багасаа бас ингээл юм хийгээл ирсэн, уран бүтээлч гэрүүл төссөн. Нью-Йоркт би 4 гаруй жил сурсан. Нари Вард гэдэг манай одоо миний гол багш маань болохоор бас яг одоо орчин үеийн Нью-Йорк гэлтгүй ер нь Америкийг төлөөлөхөр тийм нэртэй том уран бүтээлч байсан. Хайсан ч хаяагүй ч бүх одоо эд юмс ч өөр ингэсэн нэг одоо түүх болон нэг энергитэй байгаа. Ирч хүч санаа агуулж байдаг, утга санааг агуулж байдаг. Ямар нэгэн шин санаа одоо асуудлыг дэвшүүлэх тэр нэг тийм гол түлхүүр юм нь болж ирж байдаг. Чон бол одоо яг Монгол уламжлал сэтгэлгээнд бол нэг талаасаа шүтлэг мэд азхийн мэрэг бэлэгддэг амтаа, нөгөө талаасаа бас дайсан гэж авч үзэгддэг амтаа. Тэгээд энэ сонирхолтой энэ харьцааны дундаас бол яг юм тэнцвэрт байдлыг бол би олж харсан. Байгалийн гинжин холбоог бол яг тал нутгийн амин сүнс нь бол чон байдаг. Амьтанч бай, хүнч бай, одоо ямар нэгэн утга санаач бай, үлгэр домогч бай тэгж өөртөө хүлээж авч цаг үе тухайн цаг үедээ хөөрж холбирч байдаг. Тэр өөрчлөлтүүдийг хүлээж авах дархлаа. Энэ толгой гэвэл тийм төр зөөрөн бие гэдэг бүтээл дээр болон зарим нэг зурган дээр байгаа. Энэ нь болохоор нэг буддизм дээр гэдэг хад гэж байдаг. Тэтгэрийн янз бүрийн амтны төрстэй толгоонууд хүний биетэй байдаг. Зурганы хувьд бол яг хэдий зураг 2 хэмжээстэй гэж бодлоо ч минийх бас зарим нэг нь бол бараг 3 хэмжээстэй юм шиг. Хуучин урагдсан мод панер энэ зэрэг юм оруулж илүү жоохон ч их хорон зайтай болгож гисэн байна. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүд болон утга санааны хувьд гол зангидж байгаа зүйлүүдийн санаануудын нэг бол хоосон чанар байгаа. Энэ бол мөх бус. Өөрөөр хэлбэл энэ болохоор хэдий одоо амьдрал дээр бүх юм төр зүрийн мөнх бүсийн байдалд оршдог ч гэсэн ямар нэгэн одоо эд зүйлс хүн амьтан организм бүгд өснө дэвжиж амьд гарахын төлөө тэмцдэг байгаа. Тэрнтэй илүү уялдуулж олбсон. Миний зүгээс бол би өөрийн гэсэн үзгээс харсан бодол санаа тийм өгөгдлөө өгч байна. Харин нөгөө талаас үзэгчд болохоор ямар нэгэн одоо материалын хувьд энэ төр танил тийм материалууд их байгаа. Тийм учраас таньж мэддэг зүйлээ өөр нэгэн өнцгөөс харахад ямар нэгэн өөр юм бодтоосоо гэсэн тийм л